Okay, so first of all, I want to remember that Mongolia and Venice have a lot of connection. We are connected since at least 700-800 years in the past. You have a statue of one of the most famous Venetian here near the main piazza, the one of Marco Polo. And many other Venetian travelers came to Mongolia in the past. And actually, the information they brought back home was used to create this very famous map, which is the map of Fra Mauro, that was made in the year 400. Оптик одоо телескоп урд өмнө байснаас 10 дахин хүчин чадлаараа илүү тийм телескопыг буй болгосон байдаг. За тэгээд Галилеод болол үүнийг ашиглаад Коперникийн зөв байсан гэдгийг одоо нотлохын тулд бол тэр телескопыг ашигласан. Аристотелес ахуулаад бүхий л одоо номлолоод бол мөн өрнөдийн одоо нийгэмд бол 1500 жилийн тэртээ иймэрхүү шинжлэх ухааны ололтууд ийм үйл явц өрнжээжээ. За тэгээд Segerus Nuncius гэж энэ бол агаар Тэнгэрийн одоо элчийн мессежийг би ч бас зурган дээр харуулсан байна. За тэгэхээр Коперникийн одоо онол зөв байсан ба гэдгийг нотолсон энэ загтал бичгийг бол харуулж байна. За тэгээд Галилеогийн гол одоо шинжлэх ухааны ололт хувь нэмэр бол шинжлэх ухаанч хандлагаараа хувь нэмэр оруулсан юм байнамаа. Хүн төрлөختөнд бол шинжлэх ухаанч хандлагыг бол нэвтрүүлсэн. 1500 он гэхэд бол Коперник Галилеийн ачаар бол бид нар шинжлэх ухаантай бол хувьсгал хийсэн байдаг. За механик физикийн хувьд бол их том нэг ялна мөн түнчлэн харьцангуй онлын талаар мөн түнчлэн одоо байгалийн шинжлэх ухаанд ч гэсэн томоохон дэвшил гарсан. За тэгэхээр миний ярих гэдэг зүйл бол өнөөдөр зарим ямар алдаа гаргасан бэ? Энэ 400 жилийн туршид бид нар ямар алдаа хийсэн бэ гэж. Бид бол бас дардан замаар яваагүй. Тэгэхээр заримдаа бидний явсан зам бол үндсэндээ бас хожимын цагт бол буруу байх нь одоо нотлогсон. За тэгэхээр өнөөдөр quantum mechanic-ийн одоо ойлголт тайлбарыг өгч байна. Гэтэл маргааш юм уу 100 жилийн дараа quantum mechanic нь бол харьцангуй одоо онол байсан байжээ гэсэн тийм онол гаргаж ирж болно. За тэгэхээр бол Кеплер гэдэг ярьдаг юм. Тэгээд астроном одон орны одоо мэдээлэл ашиглажсэн байдаг юм. За зөвхөн одоо урд хэсэгт байдаг бас эрдэмтдийн хамтдаа одоо судалгаа хийсэн. Тэгэхэд бол нарны аймгийн гаригуудын хөдөлгөөн нь маш их бүтэцтэй хөдөлгөөнд ордог гэсэн ийм онолыг гаргасан байдаг. Зарим одоо ойлголтоор бол Кеплерийг энэ хуулийн энэ онолыг гаргахад бол бид нар өнөөдөр бол ач холбогдлыг харж шүү дээ. За эхний бол 2 дахь одоо хуулийг харъя. Кеплерийн энэ хуулиудыг
За тэгэхээр энэ орбитууд бол хоорондоо энэ сатсын одоо хэлбэртэй холбогддог юм байна гэж. За тэгээд орбит нь одоо нартай ойрхон болмогц эдний одоо эргэлтийн хурд нь илүү түргэсдэг юм а гэдгийг бол харуулж байна. За тэгээд 3 дахь хууль Кеплерийн 3 дахь хууль бол энэ графикаар энэ бол давхар логарифмын онолын дагуу бид орбитын радиусыг тодорхойлж байгаа маа. За тэгээд бас давтамжийг бол харагдж болж байгаа. За энд бол тодорхой одоо хүчийн онолын дагуу физикийн хүчийн онолын дагуу бол өөр хоорондоо бол огтолцсон гэдэг бол харж байна. Энийг бол Кеплерийн 3 дугаар хууль гэдэг. За тэгээд үүнийг бол Ньютоны одоо томьёоноос бид нар энэ хуулийг бол шууд гаргаад нотлоод ирж байгаа юм. За тэгээд энэ хуулиар энэ одоо зүй тогтлоо бол баталж байхдаа тэр юу гэж бодсон бэ гэхлээр гариг болгон бол өөрийн гэсэн үн гайстай өөрийн гэж ингэж за тэгээд хөгжмийн одоо жишээлх юм бол октавтай адилхан бол өөрийн одоо байшилтай гэж ингэж онол гаргаж дэвшүүлж ирсэн байх юм. За тэгэхээр бол энэ их сонирхолтой жишээлтэй заримдаа бид бол буруу замаар явсан ч гэсэн зөв дүгнэлтэнд хүрдэг бас нэг тав жишээ нь бол энэ юм байгаа маа. За 3 дахь хуулийн дагуу бол үүнийг өгөөсгөж байгаа. Өгөөсгөж чинь тэгэхээр эрдэмчид бол энийг бол ажиглалтын үндсэн дээр гаргаж ирсэн одоо үнийн гэж ингэж байж байгаа. За мөн бас нэг өөр ямар алдаа бид нар гаргасан бэ гэхлээр механикийн одоо гайхамшигтай одоо гаргасан одоо орбитыг тайлбарласан одоо тэр асуудал. За тэгээд 18 дугаар зууны одоо эрдэмтдийн хувьд бол иллюминизмын одоо үед дэлхийн ертөнц гариг гэдэг чинь өөрөө их том цагийн аппарат гэж ингэж дэвшүүлсэн байна. Өөрөөр хэлэх юм бол энэ бөөмсөн одоо тэр байшил нь бол тэр гариг ертөнцийн ирээдүг бол томьёолж чадна гэж ингэж нотолсон байгаа. Тэгэхээр бид нар бол тэр томьёон дээр бол бас өөрчлөлт оруулах шаардлагатай болгосон. За математикийн бодит тоонууд нь энэхүү одоо онолыг бол нотолж ирсэн. Гэхдээ үүний дараа бид нар компьютерийг ашиглаж эхлээд энэ онолыг туршаад компьютероор үзэхэд Лоренс болоод бусдад энд бол хаос замбраагүй байдлын онол энэ гараад ирж байгаа. Өөрөөр хэлэх юм бол анх дахь одоо нөхцөл байдлын бол бид нар сайн мэдж байгаа юм бол ирээдүйд бол тэр томьёолж төлөж урьдчилан харж боломжгүй бас тийм нөхцөл байдаг юм гэж. Тэгэхээр бодит бидний тавтаасан бодит байдлыг бол тэр системийн одоо за тэгэхээр үүнийг бол би эрвэхийн одоо нөлөөлөл эффект гэж ингэж хэлээд байгаа. Жишээлх юм бол энд одоо болж байгаа одоо байгалийн гамшиг нь бол 7 хоногийн дараа Италид өөрийнх нь тусгалыг олж иж болцсохгүй. Энэ бол butterfly нөлөөлөл гэж байгаа юм. Тэгэхээр замбраагүй байдал бол бидний мэддэггүй байсан одоо бодит байдлыг бол бидний өмнө нээж өгсөн байгаа. Энэ донд бол Евклидийн одоо геометрис өөр геометрийн онол гарч ирсэн. За тэгээд энэ геометрийн дагуу биднэрт бол бүтэц болоод бидний одоо тарих төсөөлөхгүй зураг болоод зүй зохицлыг одоо харуулж ирсэн байна. За тэгэхээр энэ геометрийн одоо төлөв байдлыг бол компьютерээр гаргаж ирдэг. Тэгээд энэ зураг нь энийг бол компьютераас бүр зум юм тийм ээ. Одоо зумаар одоо томруулаад бүр хязгааргүй томруулж харж болох юм байгаа маа. За тэгэхээр бол энэ мөчлөгөөр өөрчлөгдөд одоо геометрийн зураг юм байгаа. Тэгэхээр энэ геометрийн зураг нь бол жишээлх юм бол хөрөнгийн зах зээл, үнэ цаасны зах зээл, эсвэл клауд болоод механик физикийн зүй тогтол онолыг ч гэсэн энэ геометрийн зүй тогтолоор тайлбарж болох юм байна.
За тэгээд хамгийн том одоо алдаа нь юу вэ гэсэн бэ гэхлээр бид амжилтандаа их дулдуулсан байдаг. Мокедосын одоо Мокедосын талаар ярьсан шүү дээ манай физикч. Грекийн эрдэмтний онол арваад зүйлийг болол жижиг хэсэг болгож бодолж болно тийм ээ. Тэгэхээр бид атомын одоо дүрмийг ойлгосон. Дараа нь бид нэр химийн одоо зарчмыг ойлгосон. Тэгээд неутронууд одоо протонууд ч гэсэн цаашаа болол бид нэр бүр жижиг одоо бодлоо. Ингээд бүр тэдгээрийг бүгдийн жижиг хэсгэд бүр жижиг хэсгэнд болол бид нар хувааж чадна тийм ээ. Гэтэл бид нар тэр системийн одоо дүрмээ мэдсэн бол бид нар бол тэр системийг бүхэлд нь таамаглаж чадхаар байсан. Жишээлх юм бол квантум механикт ажиллаж байгаа хүн болгон квантум механик дээр суурлаад болол биохимийн одоо тооцоолыг хийж болохгүй гэдгийг бол мэднэ. За тэгэхээр протеин молекулаас бүрддэг, молекул нь атомоос бүрддэг, атом нь бол квантум механикийн зарчмаар одоо ажиллах ёстой гэдгийг мэдж байгаа ч гэсэн эдгээрийг бол буталж задарч болдог ч гэсэн эргээд одоо нэг бүхэл болгоход бол хэцүү гэдгийг бол ойлгосон. За тийм учраас үүнийг энэ онолыг Стивен Wolfram нотолсон байгаамаа. Одоо Cellular automata гэдэг тоглоомоор нотолсон байдаг. Жишээлх юм бол манай дэлхийн ертөнц бол нэг хэмжүүст гэж бодъё. Цагаан хараас одоо бүтсэн нэг хэмжүүст одоо ертөнц гэж бодъё. За тэгээд одоо цаг хугацаа одоо явлаа гэж бодъё. За тэгээд одоо 3 одоо өнгөөр тэмдэглэсэн байна, тийм ээ. За 6 дугаар харуул 6 гэж тэмдэглэсэн нь бол манай гариг ертөнцийн одоо дүрм нь бол энэ одоо бүтцэл конфигурацийн хар цагаан одоо хослоос яаж хамааралтай болохыг бол харуулж байна. За тэгэхээр үндсэндээ бид нар маш их дүрм журмыг нэвтрүүлсэн байдаг. 356 одоо 1000 одоо дүрм захирагдсан байна. За тэгэхээр бол энэ конфигурац энэ тогтолцоогоор бол бид нар бол эволюц хувьсан өөрчлөхийн одоо үр дагавар бол эцсийн үр дагавар ямар байх вэ гэдгийг бол бид нар харж чадахгүй юу. За тэгээд за энэ одоо чулууны одоо хандлага харж байна. Гэтэл бол бид дүрмийн одоо өөрчлөлт харах юм бол чулууны бүтэц бол ингэж харагдах жишээтэй. За тэгээд бусад одоо дүрмийг ашиглах юм бол бид нар бол их сонирхолтой одоо бүтцийг бол харж болно. Гэхдээ бол энд нэг 110 дугаар одоо дүрмийн дагуу анх удаана энэ дүрмийн юг харуулсан бай гэхлээр бид биологийн одоо бүтцтэй адилхан ийм бүтцийг бол гаргаад ирсэн байдаг. За тэгэхээр та бүхэн харж байна тийм ээ. Өөрөөр төрөл бүрийн одоо бүтцүүдийг бол харуулж байна тийм ээ. Зарим одоо сигнал, зарим одоо цэгүүд явж байгаа өөр хооронд нь холбож байгааг харж байна тийм ээ. Тэгэхээр энэ өөр зүй тогтолцоо чи хоорондоо одоо сигналаа солилцоод ийн гэдгийг бол харуулж байна. Тэгэхээр энэ одоо биологийн одоо биохимийн одоо гол одоо зүй тогтолцоог бол энэ харуулж байна. Альва нэгэн одоо молекулууд хоорондоо хэрхэн одоо харилцсан уялдаж тогтож байгааг бол харуулж байна. Тэгэхээр энэ бол үндсэндээ одоо альва тооцоолж болох зүйл болгон бол энэ зарчим энэ дүрмийн дагуу бол явагдах хэрэгтэй юм байна. Тэгэхээр энэ гол одоо суурь зарчим дүрмүүдийн дагуу бид бол эдгээр одоо дүрмүүдийг бол туршиж үзэх бид нар одоогийн байдлаар ямар нэгэн одоо арга хэрэгсэл арга чадвар байхгүй шүү дээ. Тэгэхээр квантум механикийн хувьд бол бид нар бол дүрм журмыг одоо мэдээж молекул атомд хуваагддаг атом эгэл бүүнд гэдгийг одоо мэдэх чигсэн бид нар бол биологийн таамаглал төсөөллийг энэ онол дээр хийж болохгүй. Яагаад гэхээр бид нар
бид нар бол зөвхөн одоо таамаглал гаргаж болно гэж байна. Тэгэхээр эдгээр 3 алдааг бид нар шинжлэх ухааны одоо алдааг бол тодруулж залруулж байгаа хүмүүс бол ойлгох хэрэгтэй. За альва нэгэн одоо эрдэм шинжилгээний одоо ололтоо бол бүгдээрээ бас тодорхой хэмжээгээрээс зарим хугацааны дараагаар бол залруулах шаардлагатай байдаг. За тэгээд физикийн дарга шинжлэх ухааны дараачийн алхам бол бид нар бол хүчээ тооцох хэрэгтэй байдаг. 19-р зуунд бид нар бол электромагнетизмыг судалж ирсэн. За одоо энэ Максвеллийн одоо энэ тэнцвэрийг харж байна. Математикийн ухаан бол өөрчлөгдөж шүү дээ. За одоо формул одоо албан математикийн одоо шинжлэх ухаан одоо өөрчлөгдөж байна. За тэгэхээр гэрэл гэдэг бол электромагнитийн одоо орон зайд буй болдог үзэгдэл гэдэг бол мэдж байгаа гэрлийг. Тиймээс бол электромагнетизмыг одоо тайлбарлах зүйл бол протонууд байдаг. За тэгээд хар одоо шугамтайгаа одоо нийлээд бол энэ квантум нь бол энэ бол одоо харьцангуй онолтой бол энд протон болоод матрийн одоо дотрийн одоо харилцааг харуулж байгаа. За тэгээд энд бол ямар хүчийг томьёосон байна. Сүүлийн 50 жилийн хугацаанд одоо нэгд бомбын одоо хурд төрөлсөлөгчийг одоо судлахдаа бид нар маш олон одоо бөөмүүдийг бол бид нар тодорхойлсон. За тэгээд энэ элемент хэлбэр одоо эгэл бөөмсийн стандарт жишээнүүдийг энэ ч дурдсан байна. Бид нэр эднийг туршиж үзэх хэрэгтэй эднэрийг. Тэгээд энэ одоо жигсаалт нь энэ эгэл бөөмсийн одоо төрлийн одоо жигсаалт гэсэн бол төгс төгөлдөр биш юм байна. Өөр төрлүүд гарч ирэх магадaltaй. За Кеплер бол энэ чиглэлээр бол анх судалгаа хийжсэн. За тэгээд цахилгаан одоо магнитын хүчийн тухайд бас судалгаанууд бол өргөжүүлж байгаа атомтой холбоотой. За тэгэхээр энэ хүчтэйгээс хасах нь одоо сул талбай тэнцүү электротэнцүү магнит соронзон орон гэсэн энэ онолыг гаргаж ирсэн байна. Тэгээд энэ 8 одоо матриксыг гаргаж ирсэн. За мөн татах хүчний онолоо ингэж гарч ирж байгаа татах хүчний. За тэгэхээр за квантум одоо дэлхийн татах хүчний талаар яриаг тийм ээ. За тэгээд энийг бол заавал судлах хэрэгтэй байгаа. За татах хүчний одоо 4 журмууд байна. За физикчид бол энэ одоо томьёолын дагуу бас тооцоолол хийдэг. За Эйнштейнийн томьёо гаргаад ирлээ. За өнөө цагт бол квантум одоо татах хүчийг бол инхүү тооцож байгаа. За бас нэг өөр сонирхолтой зүйл бол за сансар сансрын одоо онолын талаар хос онол байдаг. Тэгээд харьцангуй онол бол тэр одоо сансар орон зайн талаарх одоо онолд бол маш их бас өөрөөр хандлага өөрөөр онолуудыг нэвтрүүлсэн байна. За тэгээд их тесрэлтийн тухай ярьжсэн тийм ээ. За тэгэхээр бол тэр их тесрэлтээс өмнө юу болсныг бол мэдгүй шүү дээ. Надад 2 минут өгөхгүй юу. За 4 слайдаас автомата гарга ертөнцийн өнөөгийн гарга ертөнцийн талаар нэг хэдэн зүйлийг хэлье гэж бодож байна. За энэ зураг дээр энэ бол манай гариг ертөнцийг одоо нарны ертөнцийг харуулж байна тийм ээ. За манай гариг байна. За тэгээд космос.
За тэгээд энэхүү одоо бүтцийг бол бид нэр бийж байгаа. За хоёр одоо дуусаагүй одоо хувьсгал байгаа. Одоо бид нэр одоо агаар ертөнцийн одоо 75%-ийг бол бид нэр сайдар судлаагүй байгаа. За тэгэхээр энэ ямар бүтцтэй юм бэ гэдгийг бол мэдэхгүй байгаа. Бид нар бол зөвхөн одоо энэ гариг ертөнцийн болоод нарны ертөнцийн зөвхөн 5%-ийг л судалсан байдаг юм аа. Тэгэхээр сансрын ертөнцийг бол бид нэр төдийлөн сайн мэдэхгүй гэж байгаа. За тэгээд өнөөс өмнө бол одоо атомын одоо цөмийн одоо синтезис нэгдэл одоо явагдчихсэн гэж байгаа. Тэгэхээр за тэгээд эдгээр одоо бүх за өмнө бол электрофейсийн одоо шилжилт болж ирсэн. Тэр бол эгэл бомс өөрийнхөө массыг өөрийнхөө жинг бол бэхжүүлж эхэлжсэн, жин нь нэмэгдэжсэн тэр үе шатыг бол энэ ч харуулж байгаа юм аа. За тэгэхээр бол гариг ертөнцийн түүх бол маш их сонирхол юм аа. Энэ бол гол хил хэдэн үе шат бүхий одоо шилжилтийг харуулж байгаа юм аа. За тэгээд хамгийн гол одоо хүч үйлчилснээр за манай гариг ертөнцийн одоо геометрик аваад үзэх юм бол бид аль болохоор одоо алсаас харна уу бид илүү одоо тэр альва зүйлсийг бол ойлгох болно гэж. За тэгэхээр бид өөрсдийнхөө дотоод одоо ертөнц дотоод сэтгэл рүү эхэлж харах ёстой байгаа юм. Тэгэхээр бол манай одоо гариг ертөнцийн одоо геометрийн гол онцлог юм байгаа. За орбит одоо гариг ертөнцийн гаргуудын одоо орбитын тухай онцлог түрүү ярьсан. За энд бол хамгийн одоо яригтай асуулт гарч ирж байгаа юм. Энд бол квантум одоо компьютеруудыг ажилуулах хэрэгтэй бол тодорхой бус байдал байна, замбраагүй байдал байна. Мөн түнчлэн одоо бидний амьдрал болоод нийгмийг одоо шилжилтэнд оруулж байгаа бүхий л одоо ойлголт үзэгдлийн одоо бас хувьсал болж байна. За бүх одоо квантум физикийн нөлөөлөхгүй ямар ч одоо юмс үзэгдэл манай дэлхийн эрдэцэд байхгүй маа. Тэгээд бид бол энэ одоо квантумын одоо хувьслын ямар нэгэн одоо үе шатыг бол төгс судалж дуусаагүй байгаа. Тэгэхээр одоо векний тоглоомч бүх одоо тэр бүрэн физикууд нь бол молекул одоо энэ бомс хүртлээ яаж өөр хоорондоо үйлдэж яаж хоорондоо зохицож яаж түвшиндээ гэдэг бол сайдар ойлгох хэрэгтэй юм байна. Тэр сармай одоо томхолсон байдаг юм аа. За тэгээд геометрийн одоо үе шаттай одоо энэ шилжилт нь өөрөөр хэлэх юм бол вирус бол өөрийгөө бүү болгоод өөрийгөө устгаад өөрийгөө бол амьдруулад байгаа юм бэ гэдгийг бол бид нар тэр онцлог мэдэн шүү дээ. Гэтэл бол энэ агаар мандлын одоо геометр дээр үндэслээд бид нар бол яаж ингэж гариг ертөнц ингээд үүсээд орбитууд өөр хоорондоо уялдаад шүтэлцээд байдаг юм бэ гэдгийг бол харж болдог. За тэгэхээр миний судалгааны одоо нэгэн сэдэв болов энэ шатлалтаа үе шатлалтаа одоо шилжилтийг би судалдаг юм аа. За тэгэхээр бол үндсэндээ энэ юмс үзэгдлийг илүү одоо мега төвчнөөс нь харж тэр дотор ходоод бүрэлдэх хэсгүүдээ энэ геометрик квантум болоод бүх бүрэлдэхүүн хэсгүүдийн зүй зохицлыг бол ойлгох тэр явдал юм байна. Баярлалаа.